Охид маань төрөхтэй нэг өөрсөн түүний дутуу хүчлээ төрсөн болохоор заавал буцаад ихнэлхээс явах байсан. Тэгээд харин арай ойртсон болохоор хэрэгтэй л байсан л. Ер нь гэхдээ нэг арай нэг холоос нэг ойртоод ирэхээр бас хүмүүс ер нь айгу хурдан л ирж үзүүлэх бах нэг ирснэх гээд. Манай охид одоо зүрхний юутэй цоролтой. Тэгээ нөгөө нэг жил болоо хот руу явж үзүүлэх ёстойсэн. Тэгээд нөгөө зам хоорондын одоо нөгөө жоохон хүчин дөргөн мөргөө гэж штеп. Тэгээ тэрнээс ер нь өршлөн сэргийлээч юм энд ингээд ирж үзэж байгаа болохоор айгу таатай. Ер нь бол их таалагдж байна. Хүүхдийг бага наснаас нь одоо нөгөө шийдлийг үзлэгт хамруулад тэгээд эрсдлээс эртэн ингэж сэргийлж чадж байгаа эцэгчүүд бидний үзэл маш таатай байна. Тэгээд энэ хөтөлбөрийг бас санаачиг хэрэгжүүлж байгаагаас хамт олонд бас баярлаж тархалж байгаагаас илэрхийлье. Би сая мэдрэл үзүүлсэн, зүрх судасанд үзүүлсэн. Одоо мэдсэл төглөө үзүүлээ одоо давтан үзүүлэх гэж сууж. Бид чинь хөдөөний хүмүүст бол бүр ялангуяа их тохиромжтой ажтайхал байна. Тийм. Бид хот өрөө яваад үзүүлж харуулна гэхээр яг нөгөө ихнэлхсийнхаа төв дээр очихоор дараал айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэгээ харин одоо яг өдөө орон нутгтаа ирээд явахаар ер нь өөрсдөө яваад сурсан газраа ер нь дайжгүй боломж яаштай юм байна. Би одоо төрөө дудааг байгаа. Тэгээд хэвлээ явахад харууллаараа гэдгийгс. Ер нь бас нэг өөрчлөлттэй байна гэдгийгсэн. Тэгээд төрөө дудааг байгаа харуулах гэж байна. Ер нь бол хүмүүс их л харуулж байгаа шүү, үзүүлж байгаа шүү байна. Энэ цаашаалтай байна. Одоо өдөө орон нутгийн биднес чи одоо тэр болгон хот хороод ах бас боломжгүй тэгээд 3 сар болоод энэ чинь нутанд байдаг хүмүүст олон байдаг болцсон болохоор их хүртээмж сайтай зөв арга хэмжээ олж ийн л гэж харж байна. Маш сайн боломжийн ер нь одоо эрүүл мэнд талаас ер нь сайн арга хэмжээ авж ийн л гэж бодож байна, баярлж байна.